За. За. За өглөөний мэнд хүргэе. Тэгээ өнөөдөр Анц онлайн салонын 8 дахь дугаараар энэ асуулт асуух чадвар гэсэн сэдвээр ярилцъя гэж бодож байна. Тэгээд би нэг бэлтгэсэн зүйл байгаа. Үнийгээ тайлбарлаад тэгээд түүнийхээ дараагаар хэдүүлээ хоорондоо би өнөөдрийн сэдв болон энэ асуулт асуух чадрын талаар хоорондоо ярилцъя гэж бодсон юм аа. Тэгээд яриа бол нэг тийм 20-25 минут байх болов гэж бодож байна. За ингээд асуулт асуух чадвар гэдэг. Тэгээ энийг өмнө болохоор яг Япон ийм ном байгаа. Асуулт одоо Шитимори гэдэг Японоор асуулт асуух чадвар гэдэг. Яг Япон дээр нь уншаад яг ойлгоод бас Японд ирэх бичлэг энэ төр үзээ. Нилээн бас мэдээж авах мэдээжтэй зүйлүүд байсан болохоор хуваалцъя гэж бодсон. Тэгээд аль болох тийм монголоор орчуулах гад бичсэн байгаа. Тийм болохоор тийм зарим нэг нь жоохон ойлгомжтой гэж тэр хэд нь тавхан асуугаа яваарай гэж хэлж байна. Тэгээд асуулт асуух чадвар гэдэг. Нэгөөр хэлэх юм бол тийм хүмүүсийн харилцаа яриа ч юм уу те. Эсвэл хин нэгийн одоо ихтгэлд тавьж дуусны дараа асуулт асуудаг. Тэгээд энэ асуулт асуух нь зүгээр нэг юм асуулт асууж байгаасаа яг чадвар юм шүү гэдэг яг энэ ном дээр юм уу яг энэ өнөөдрийн яриан дээр бол тодорхой онцлж байгаа. Тэгээд энэ асуултын жишээлбэл яг хамгийн дөрөнд бидний амьдралд яг яагаад чухал вэ гэдгээ бас тодорхойлъя. Тэгэхээр асуулт асуух нь яг биднэрт яагаад чухал вэ гэхээр энэ дээр бол яг гурван том бүлэг хуваацсан байгаа. Мэдээж одоо ингээд их нэгний харилцаа яриа эсвэл хин нэгний яриаг сонссны дараа бол ингээд тэр яриаг улам сонирхолтой болгох, тэр яриагаа улам авч мэдэх тий улам тэр ярианаас зүйл ойлгох. Эсвэл нөгөө нь улам сайн яриулах гэсэн үднээс бол ингээд сонсож байгаа сонсогч нь ингээд сайн асуулт тавьснаар мэдээж сайн хариулт гарч ирнэ. Сайн хариулт гарч ирнэ гэдэг чинь мэдээж таны харилцаа яриа болоо одоо тэр хүний яриа бол сайн яриа болж байна гэсэн тийм бас давуу чанартай байгаа. Тэгэхээр мэдээж сайн яриа гэдэг бол сайн асуулт мөн сайн хариултаас гарч ирдэг гэсэн тодорхойлолтой байна. Мөн дээрээс нь сайн асуулт одоо асуулт бол мэдээ сайн асуулт асууж чаддаг баснаар бол таны бол сонсох чадвар мэдээ сайжирна тодорхойлсон байгаа. Тэр энэ юу гэсэн үг юм бэ гэхээр одоо ингээд одоо таны харилцагч чинь ингээд яриад идэг та ингээд толгоогоо нөхөөл байдаг ч юм уу тийм ямар ч асуулт асуухгүй. Тэрний оронд яг ингээд өөрөө ингээд асуулт тавиад асуудлаар бүр улам ухаж мэдээ. Тэгэх юм бол яг таны ингээд зөвхөн яг нэг талаас сонсоод байх биш. Ингээд асуултаар ингээд асуусан яриаг нь буцааж байгаа болохоор илүү сайн таны сонсох чадвар чинь сайжирна. Дээрээс мөн таны одоо яриаг ойлгох чадвар чинь сайжирна гэсэн ийм давуу чанартай байгаа. Яг энэ хоёр надад мэдээж юм шиг санагдаж байгаа ч гуравт нь болохоор хамгийн гол нь асуулт яагаад чухал юм бэ гэхээр таны ингээд хувийн хөгжлийг хөгжиж чадвартай гэж хувийн хөгжилд маш их нөлөөлдөг гэж тодорхойлсон байгаа. Тэгээд энэ нь юу гэсэн үг вэ гэхээр яг ярилцаж байгаа хүн эсвэл яриа хийж байгаа хүнээс бол суралцах бол бүрэн боломжтой юм аа. Гэсэн хэдий ч яг ингээд боломжтой гэж яг үүнийхээ яг ингээд юу гэх юм яг яаж суралцах ч юм уу сайн асуултаа ингээд тавьж мэдэхгүй бол ингээд тэр болгон суралцаад авах боломжгүй байдаг. Яг үүний нэг жишээ нөх юм бол яг ярьж байгаа хүн маань эсвэл бидний харилцагч маань болохоор ингээд яг ингээд өөрийнхөө эсрэг хинт зориулж ярьж байгаа ч юм уу хин надаас асуулт асууж байгаа түүндээ харуулад харьцдаг байгаа. Хүн бол ерөнхийдөө нэг тийм бас одоо биологийн амьтан байгаа. Жишээ нь бол одоо ингээд хүүхд танаас одоо жишээлбэл улс төр гэж юу юм бэ гэж тийм асуулт асуулаа гэж бодъё. Тэгэхэд одоо ингээд нэлээд одоо ингээд нухацтай те улс төр гэдэг бол одоо ийм тогтолцоогоор явдیں۔ Тэ арчлал гэж нэг юм байдیں۔ Нам ингэж хуваагдсан байдаг ингээд тийм амар ингээд хүүхдэд ингээд хариулах нь бас нэг утгагүй. Түүний оронд яг ингээд яг тийм хүүхдэд тааруулаад бид нар одоо улс төр гэж бол одоо тэ бидний ингээд амьдрал маш чухал. Тэгээд энэ улсыг ингээд одоо удирдах гэдэг бас гол зүйл юм аа гэх юм уу те. Эсвэл бид нэр
Одоо ингээд байг сонголоо өгдөг штэ. Тийм болохоор түүнийг бас ус төр биж байгаа ч юм уу. Яг хүүхдэд тааруулаад ойлгуулахаар бид ингээд асуултанд хариулдаг ч юм уу те. Эсрэг хүндээ тэгж тааруулдаг. Тийм учраас бидний ингээд эсрэгээр ингээд чадвартай хүмүүсээс суралцахын тулд яг ингээд хүүхдээ өөртөө бодохдохгүйгээр мэдээж сайн асуулт тавьснараа тэр хүнээс ингээд тийм сайн хариулт ирнэ. Тэгээд хэрэг та ингээд сайн асуулт тавих бүрдчээ танаас илүү юм. Одоо илүү чадвартай хүмүүс гэж үзсэн хүмүүс чинь ингээд яг танд тааруулаад илүү сайн асуулт тавих юм бол илүү сайн хариулт ч юм уу те танд илүү таныг хөгжиж сургахаар тийм хариулт ирдэг гэсэн юм байна. Тийм болохоор ингээд бас гол point нөх юм аа ингээд асуулт ямар байна танд яг тийм хариулт ирнэ. Ялангуяа тэр нь ямар видео гэхээр таны ингээд асуулт тавьж байгаа хүн чинь тийм чадвартай юу танаас илүү хүн байх тусам иймэрхүү юмнууд их тохиолддог байгаа. Тийм болохоор асуулт ингээд бидний ингээд амьдралд маш чухал байгаа. Тэгээд за ингээд тэр жоон асуулт асуух чадвар гэдэг ингээд тодорхойлсон байгаа. Тийм болохоор ингээд асуулт асуух чадвартай ингээд бүрэн суралцах боломжтой юм аа гэсэн мессеж байгаа даа. Тэгээд энэ чадвартай хэрхэн суралцах вэ гэдэг талаар ингээд тэр ялцах болно. Түүний өмнө жишээлбэл ингээд сайн асуулт гэж яриад байгаа бол жоо хийсэр санагдсан юм байна. Тэгээд яг сайн асуулт гэдэг зүйл ярих юм уу? Яг муу асуулт гэж юу юм бэ гэдгээ тэгээд тодорхойлъя. За томрол. Таарч чинь тийм. За эхлээд муу асуулт. Энд дээр ингээд 4 хуваагаад үзсэн байгаа. Тэгээд муу асуултын хамгийн ихний одоо түгээмэл одоо муу асуулт гэх юм уу те. Арай мэдээ сайн асуулт биш гэдэг нь болохоор юм хийсэр асуултууд маш их ингээд тавигддаг. Жишээлбэл хин нэгний одоо ингээд сурвалжлага дээр ч юм уу те хин нэгний хийглийн байгууллага дээр ч юм уу эсвэл хин нэгэн хүн одоо ихтгэл ажиллагчнаар ингээд хийсэр асуултууд маш их асуудаг. Жишээ нь хийсэр гэхээр юу хэлээд байгаа юм бэ гэхээр ингээд тодорхой бус асуулт байдаг. Одоо хариулт нь ингээд тодорхойсон хариулахад маш хэцүү. Жишээ нь юм бол хайр гэж юу гэх юм те. Хүн болгоны хувьд хариулт тэгээд бас нэлийн энэ философийн ч юм уу те хүн болгоно тодорхойлтнууд ингээд ерөнхийдөө яг тэр үед бол ингээд тухайн цаг үед ингээд хариулах боломжгүй нэлийн ингээд open ended question гэдэг. Тиймэрхүү бол явчихж байгаа. Тэгээд бас нэг нь болохоор ингээд зүгээр нэг асуулт гэдэг. Ойрдоо ямар хөө юм бэ гэдэг. Ингээд яг хариулахад нэлийн ингээд хийсэртэй байгаад байгаа болохоор иймэрхүү одоо нэг тийм хийсээр ингээд нэг хариулах асуулт яг ингээд сайн байна гэдэг ингээд дуусчих болно. Тэгэхээр бас нэг тийм тодорхой яг юугаараа сайн байгаад байгаа гэдэг яг ингээд хэлэхэд амар хэцүү. Эсвэл муу байж гэх юм. Тийм болохоор ингээд тийм тодорхой бус одоо ингээд абстракт гэдэг ийм асуудлууд нь болохоор ингээд яриаг ингээд цаашаа өрнүүлдэггүй. Эсвэргээрээ нөгөө нэг хариулж байгаа хүнд маань бас ингээд хариулахад маш хэцүү байдаг. Тийм болохоор ингээд хийсэр асуултууд нэг муу жишээ юм аа гэсэн. Хоёрт нь болохоор ингээд уг нь бол ингээд асуулт асуух гэж хичээгээд байгаа. Гэсэн хэдийч нөгөө нэг харилцагч бол яриа хийж байгаа хүндээ ингээд өөрийнхөө бодлыг ингээд тулгаад байдаг. Жишээ нь ямар жишээ гэхээр за жишээл хин нэгэн хүн одоо ингээд тэг нийлхий тавьсан гэж болоо чи. Тэр үед одоо жишээлбэл Монголын талаар ярьсан ч юм уу тийм байлаа гэж одоо асуулт сууж байгаа хүмүүс маань хамгийн дээр өөрийнхөө үзэл бодлоо хэлж байгаа. Жишээл би Монгол хүн гэдгээрээ бахархдаг. Таа ч гэсэн бахархдаг үстэй гэдэг. Энэгт нь болохоор ингээд өөрийнхөө үзэл бодлыг ингээд хэлчихэж байгаа. Уг нь л асуулт сууж байгаа юм бол өөрийнхөө үзэл бодлыг хэлэнгуудаа дараа нь болохоор ингээд өөрийнхөө үзэл бодлогыг нөгөө хүндээ ингээд тулгачиж байгаа. Тийм болохоор энэ асуулт нь болохоор ингээд хэр оройг Монгол тийм би бахархдаг гэж хариулахаас ямар ч одоо боломжгүй болоо явчихж байгаа. Тэгээд эсрэгээр нь хариулсан байсан гэсэн энэ бас нэг жоохон нөгөөнтэйгээ ингээд харилцаа үүсгэхэд маш ингээд хэцүү үйл ойлголцол үүсгэж боломжтой юм асуудал болоо явчихж байгаа. Бас иймэрхүү бас нэг түгээмэл тохиолддог жишээ нөх юм бол уг нь бол нөгөө нь ингээд хариулаач юм уу яриан дээр хэлсэн байгаа гэхэд гэхдээ тэр чинь тийм юм биш үү те. Энд чинь ийм юм биш юм биш үү ч юм уу те. Би энийг чи ийм гэж бодож байна. Энд чинь ийм юм биш үү гэдэг. Өөрийнхөө ингээд үз бодлыг ингээд тулах гээд байгаа нэг иймэрхүү бас нэг муу жишээ байгаа. Гурав дахь нь гэх юм бол ингээд
Уг нь бол ингээ асуулт асуух гал байгаа. Гэхдээ хитрхи зөвхөн өөртөө холбоотой хувийн чанартай асуулт асуух гэж байдаг нэг тийм муу тал байгаа. Жишээ нь гэх юм бол UK одоо ингээд нэг одоо ингээ хэвлэлийн баг хурал хийлээч гэх юм уу те. Тэгэхэд ингээд бөөн сурвалжлагч нар ингээд асуулж байгаа. Нэг хүн одоо жишээлбэл та надад нэг зөвлөгөө өгөөч гэх юм уу те. Зөвхөн одоо ингээд зөвхөн тэр асуулт асууж байгаа юм те. Зөвхөн тэр сурвалжлагч хамаатай асуудаг гэх юм уу те. Эсвэл UK одоо сайн сурвалжлагчийн шийдвэр гэх юм бол та манай телевизэд хандан гэх манай ТV одоо 100 гэдэг те. ТV нэг 100 гэж байлаа. Тэрэнд хандаж үг хэлээч гэх юм. Тийм болохоор зөвхөн одоо яг юм дээр асуудал асууж байгаа хүн толгойтой хуяа ингээд асуудлуудыг асуугаад хаар бас жоохон тохиромжгүй байдаг. Тэгэхээр энэ хэдэн тохиромжтой гэх юм бол ингээд нэгээс зэрэг нэгтэй нөгөө хүнтэйгээ нэгээс зэрэг нэг ярьж байхдаа тохиромжтой байж магадгүй ч гэсэн. Тэгээд олон нийтээр ингээд олон зэрэгтэй олон хүн зэрэг сонсож байгаа бас нэг тийм тэр болгон тийм тохиромжтой байгаад байдаггүй асуулт байгаа. Тэгээ нэгээс зэрэг нэг байлаач гэсэн нөгөө хүн чи яг таны талаар сайн мэдэхгүй байгаа учраас танд зөвлөгөө өгөх юм те зөвхөн таны талаар ингээд хариулахад бас маш хэцүү байгаад байдаг. Тийм болохоор бас тийм тохиромжтой биш юм аа гэсэн 3 дахь юм түгээмэл тохиолддог юм асуултууд байгаа. Дөрөвт нь юм бол бэлтгэлгүйгээр асуулт асуух гэдэг. Энэ бол ямархуу жишээн дээр хэлэх юм бол ингээд өөрөө ингээд тийм яриа хийж байгаа хүн ч юм уу те харилцагчийн талаар сайн судлаагүй байж ямар ч хамаагүй асуулт асуучдаг. Тиймэрхүү нэг жишээнүүд байгаа. Дээрээс нь яг нөхцөл байдлаа ямар ч тохиромжгүй тийм асуулт асуухыг бас хэлж байгаа юм аа. Тэгээ уг нь бол яриан дээр ингээд нөгөө жишээ энэ бол нэг жишээний асуулт байна. Жишээлбэл нөгөө нэг яриа хийжсэн юм уу нэг яриан дээр уг нь өөрийнхөө ингээд аль болох гол санаагаа ингээд яриад байгаа. Тэг хичээгээл гол санаа хэлээдсэн нэг маань асуулт асууж байгаа юм жишээлбэл нэг яриаг нэг сайн сонсоогүй байсан гэдэг ч юм уу тий. Эсвэл нөгөөгнийхээ талаар судлаагүй байсан байдаг ч юм уу. Тийм болохоор юу гэх юм. Таны эрхэлдэг ажил юу вэ гэх юм. Эсвэл таны ерөнхийдөө гол санаа чи юу юм бэ гэдэг. Уг нь бол нөгөөнөөс асуулт асуух гэж байгаа бол ядаж нөгөө нэг юу хийдэг юм ч юм уу тий. Тэгээс судалсан байх хэрэгтэй ч юм уу, бэлтгэсэн байх хэрэгтэй. Тэр их асуулт асууж байгаа. Мөн дээрээс нь ингээд уг нь нөгөө чи яриа хийсэн баг ч юм уу, яриаг нь сайн сонсоод ядаж нэг гол санааг нь өөрөө мэдчихсэн байх хэрэгтэй ч юм уу. Тийм болохоор ингээд бэлтгэл муутай ингээд асуулт байх нь ингээд тэр ингээд харилцаа яриаг ч юм уу. Яг тэр яриаг бол маш бүдүүлэг болгох ч юм уу. Тийм сайн биш гэсэн иймэрхүү дүгнэлт нөрөх баг. Тийм болохоор эхлээд сайн асуулт гэдэг зүйлдээ суралцахаас өмнө эхлээд ийм муу асуулт ийм дөрвөн шинж чанар байгаа юм шүү гэдгийг бас ингээд бид нэр суралцах хэрэгтэй байгаа. Дахиад нэг давтах нь бол хийсэр асуулт. Зөвхөн өөрийн үзэл бодолтой тулгсан асуулт. Зөвхөн өөртөө хамаатай хувийн чанартай асуулт. Дээрээс нь ямар ч бэлтгэлгүй асуулт асуух гэсэн. Иймэрхүү дөрөв мэдлэг шинж чанар байгаа. За ингээд ямар ч гэсэн хэлээ муу асуултандаа суралцлаа. Тийм болохоор одоо ингээд яг сайн асуулт гэж юу юм бэ те? Түүнийг бас тодорхойлъё. Сайн муу асуултаа тодорхойлох учраас. Тийм болохоор сайн асуулт гэдэг ийм 3 бас ийм шинж чанар байгаа. 3 юм түгээмэл авдаг юм паттерн гэх юм уу. Тэгээд эхнийх нь гэх юм бол сайн асуултын эхний шинж чанар гэх юм бол тодорхой бөгөөд ач холбогдолтой гэдэг энэ хоёрын одоо ингээд аль нь байх хэрэгтэй гэсэн тодорхойлолт байгаа. Тэгээд энийг зурган дээр ингээд жоохон тайлбарлсан байгаа. Сайн асуулт гэж юу гэнэ гэдэг энэ жоохон томруулъя. Тэгэхээр ингээд хоёр тэмдэглэлээр ингээд тодорхойлчихсан байгаа. Одоо бидний ярьдаг нэг X, Y гэдэг ихтэй хэвтэй босоод ирэхээр тодорхойлчихсан. Тэгэхээр хэвтэй нь яг ямар тодорхойлдог вэ гэхээр таны асуух гэж байгаа асуулт чинь хэр чухал ач холбогдолтой вэ те. Баруун тишээ явах тусмаа маш чухал ач холбогдолтой, зүүн тишээ явах тусмаа ач холбогдолтой. Нэг систем ач холбогдолтой. Босоод ирэхээр нь яг юу тодорхойлсон байна вэ гэхээр таны асуух гэж байгаа асуулт чинь хэр тодорхой бодиттой байна. Доошоо яваад ирэхээр тийм тодорхойг хийсэр гэсэн ойлголтоор явчихж байгаа. За жишээ нь одоо бодиттой асуулт гэж юу вэ гэсэн одоо асуулт гарч ирнэ те. Яг бодиттой асуулт. Тийм болохоор ингээд юм хийсэр биш юмыг одоо бодиттой гэж тодорхойлж байгаа. Жишээлбэл яг бодиттой асуулт гэхээр одоо юм. Та одоо жишээлбэл хаана байна гэх юм уу те. Сайн сайхан юу гэхээр танаас ингээд тийм бодиттой юм асуугаад байгаа. Зэрэгээрээ
бүрэн яг хэлсэн чинь яг амьдралын утга учир юу гэж юм бэ? Тиймэрхүү тийм хийсэр асуудлууд ингээд бодиттой болон хийсэр гэдгээр хуваагдчихна. Баруун тишийг болохоор хэр чухал ач холбогдолтой вэ гэдэг. Жишээл асуулт асууж байгаа хүнд одоо жишээлбэл хин нэгэнд уцаар ярьж байгаа гэж бодъё. Жишээлбэл тийм үед ингээд та одоо хаана байна вэ? Тэнийг одоо хаана байхыг би мэдмээр байна гэхэд бол одоо ингээд ач холбогдлоо гэж одоо тодорхойлж болно. Жишээл бас ямар асуулт ач холбогдлоо гэхээр амьдралын утга учир юу гэж байгаа. Хийсэр боловч нөгөө хүн дээр маш ингээд чухал ач холбогдолтой тийм асуулт байгаа. Дээрээс нь нэг ач холбогдолгүй гэх юм бол сонь сайхан байна гэж зүгээр нэг асуучдаг тийм. Юмгүй дээ гэдэг монголчууд бидний нэг хариулцдаг тийм жишээ байгаа. Тэгээд уг нь бол зүгээр л ингээд бидний хувьд бол нэг тийм сайн гэж хариулттай адилхан сонь сайхан байна гэж хариулдаг байгаа. Тийм болохоор нэг тийм зүгээр нэг тийм сайн уу гэдэгтэй бол бид нар ингээд ижлэх ингээд нэг цаашаа нэг яриа өрнөдөг нэг ач холбогдол бол явчихж байгаа. Тийм болохоор сайн асуулт гэхээр энэ дээр яг юу гэж тодорхойлох вэ гэхээр бодиттой болон чухал ач холбогдолтой асуулт юм баруун дээд юм асуулт хэлээд байгаа. Тэгэхээр бол энэ дээр нэг хэд хэдэн жишээ авч үзье. Жишээ нь одоо энэ good гэдэг дээр бичсэн байгаа. Баруун дээд дээр жишээлбэл хин нэгэн одоо жишээл нэг яриа ихтгэл хийсэн гэж үзье те. Тэр үед жишээлбэл та яг ярианда ийм талаар өрдөж өнгөрлөө гэх юм бол нэлээд бодиттой болгочихж байгаа асуултаа. Тэгээд дээрэс нь та үүнийг илүү ингээд бид дэлгэрүүлж өгөөч гэх те. Тийм нэг хадлаа та ингээд өрдөөдсөн юм. Тийм болохоор тэрний чинь талаар би мэдмээр байна гэхээр өрдөөдөөс нь ингээд өрдөж байгаа болохоор ингээд бодиттой болгочихж байгаа асуултаа. Дээрэс нь яг утга учиртай болохын тулд түүнийг ингээд яг юм. Ингээд дэлгэрүүлж өгөөч гэдэг нь ингээд яг утга учиртай болгох гээд байгаа юм те. Утга учиртай хин ач холбогдолтой болгож байгаа юм шиг тэгээ нэг тийм жишээ байгаа даа. Жишээл муу жишээнүүд гэх юм бол бас ингээд ганц хэрэг нэмжлээ. Жишээлбэл та муурын дуртай нохоон дуртай гэдэг. Тэгээ энэ ямар жишээ гэхээр уг нь аль бодиттой байгаа даа. Гэхдээ нэг ач холбогдол байгаа даа тийм. Тэгээ тэр хүний ингээд муурын дуртай байх нэг ач холбогдол байхгүй тийм үү. Дээрээс нь одоо дэлхийн долларлыг та яач хийх гэж юм. Тэгээ нэг одоо ингээд дэлхийн долларлыг ингээд шийдэх боломжгүй. Тийм болохоор уг нь ач холбогдолтой ч гэсэн тийм бодиттой бас асуулт гэдэг рүү орчихсон. Тэгээд гуравт нь болохоор юм чухал ач холбогдолгүй тодорхойгүй асуулт. Энэ эсрэгээр маш хэцүү. Жишээ ямар ч ач холбогдолгүй мөртөө ямар ч тийм хийсэр мөртлөө ямар ч ач холбогдолгүй жишээ гэх юм бол энэ дээр яг нэг жишээ та төмсийг юу гэж боддог вэ гэх юм. Ямар ч тийм падлын хамаагүй асуулт суучдаг. Ямар ч ач холбогдол байхгүй дээрээс нь бүр амар хийсэр. Тэгээ төмсийг яагаад хийсэр гэж хэлчихэж байгаа гэхээр төмсний юуг нь яг юу гэж бодох гээд байгаа юм тийм тодорхойгүй тийм хийсэр асуулт тавьчихж байгаа тийм нийтэд нь төмс гэдэг зүйл нийтэд нь асууж байгаа. Тийм төмс тарихын талаар ч юм асуусмаар арай нэг тодорхой болгож байгаа тийм болохоор энэ хийсэр ийм асуулт байна. Тэгээд гол нь ингээд одоо бидний их амьдрал ингээд 80% нь энэ баруун дээд биш ийм нэг муу тийм энэ дээр байдагцсан байгаа тийм муу асуулт бид нар өдөр тутмын хин нэмээс ингээд асуугаад байдаг. Тийм болохоор ингээд бидний яриа ингээд цаашаа нэг өрнөхгүй ч юм уу тийм явцгүй байгаа юм биш үү гэсэн ном дээр л ингээд дурдж өнгөрсөн. Тэгээ ихэнх хүний тавьж байгаа ингээд харилцагчаас асууж байгаа асуулт 80% маань ерөнхийдөө ийм муу асуулт байгаа даа. Тийм болохоор сайн асуулт ирнэ гэдэг бол тав анзаарах юм бол нэлээд бас бага байгаа юм шиг гэсэн мессежийг асууж байгаа. Яг үүнтэй адилханаар одоо хоёрт нь юу вэ гэхээр сайн асуултын нэг шинж чанар хоёр дахь чухал шинж чанар нь юу вэ гэхээр өөрийн сонирхол болон харилцааны сонирхол маань ингээд огтлцжээ. Энэ бол сайн асуулт юм шиг гэсэн иймэрхүү шинж чанар байгаа юм. Яг санийхтай адилханаар хитэд хэлхийгээ ингээд нөгөө нэг яриа яаж байгаа. Харилцагчаа маань ярмаар байгаа. Одоо ингээд ярмаар байгаа сэдв одоо хариулмаар байгаа сэдв. Буюу нөгөө харилцагчаа ингээд сонирхолтой сэдв гэсэн одоо иймэрхүү шинж чанар байгаа. Босоод өөр нь болохоор ингээд та ингээд яг асуулт асууж байгаа хүний үед таны ингээд яг асуумаар байгаа асуулт гэсэн юм байна. Тэгэхээр дээшээ ингээд явагдчихмаа асуумаар байгаа. Доош явагдсан асуумаар байгаа. Тэгээд баруун тишээ явагдсан харилцагчийн маань хариулмаар байгаа. Тэгээд зүүн тишээ явагдсан харилцагчийн маань хариулмааргүй байгаа. Тэгээд тодорхойлчихж байгаа. Тийм болохоор хамгийн сайн юу гэхээр мэдээж энэ баруун дээ. Тийм болохоор энэ баруун дээдээ болохоор юу нэгж байгаа онс хэсэг
Тийм болохоор таачсан таны ингээд яриа хийсэн юм ч юм харилцагч маань ч гэсэн хариулмаар байгаа хэсэг маань онс хэсэг гэж тодорхойлж байгаа. Дээрээс нь зүүн талын тэгэхээр энэ дээр юу бид юу гэж тодорхойлох вэ гэхээр таны асуумаар байгаа асуулт эсрэгээрээ зүүн тийш явж байгаа болохоор харилцагчийн маань нэлээд тийм хариулмаар байгаа асуулт юм уу тийм болохоор ингээд та нэлээд өөр ингээд дураараа асуулт байгаа асуулт гэдэг утгаараа хүүхдийн хэсэг гэж тодорхойлсон байгаа. Тэгээ саяны ингээд муу жишээн дээр зөвхөн ингээд өөртөө холбоотой асуудаг ч юм уу тийм иймэрхүү жишээл хүүхдийн хэсэг рүү орчиж байгаа. Эсрэгээр яг үүний эсрэг нь юу вэ гэхээр та нэг асуумааргүй байгаа. Гэсэн хэдий ч нөгөө хүн ч юм бол уг нь амар хариулмаар байгаа. Тиймэрхүү нэг ситуашн байгаа гэж үзье. Жишээлбэл нэг код жишээлбэл нэг тийм компьютерийн тухай ярьлаа гэж бодъё. Тэгээ нөгөө хүн чинь компьютерийн тухай ингээд нэлээд амар мэрэгчлэн байгаа. Тийм болохоор ингээд нэлээд сонсож байгаа хүмүүстэй бол ингээд компьютерийн тухай ингээд ерөнхий мэдлэг хэрэгтэй боловч нөгөө хүмүүс маань ингээд асуулт бол хариулмаар байгаа зүйл байна. Жишээл компьютерийн нэг хэсгийн талаар ч юм уу улам ярмаар байгаа. Жишээл компьютерийн процессор гэж юу вэ чинь тийм. Одоо компьютерийн одоо memory гэж юу вэ гэдэг асуулт ингээд асуугаад нөгөө хүн чинь ингээд мэрэгжлийн учраас ингээд хариулахад амар эсрэгээр ингээд хариулмаар байгаа. Гэсэн хэдий нөгөө сонсож байгаа хүмүүс ч бол ингээд таны одоо ингээд компьютерийн тухай мэдмээр байгаа. Гэсэн хэдий процессор бол memory-ийн тухай нэг мэдмээрэг байгаа ч болно. Тийм болохоор ингээд харилцагч юм яриа хийж байгаа хүндээ ингээд дөхөм асуулт тавих нь ингээд том үн хэсэг ч юм уу тийм нөгөө хүндээ ингээд нэлээд дөхөм албаар нөгөө хүндээ хариулахад амар асуулт тавихгаа ингээд том үн хэсэг гэж тавьсан байгаа. Эсрэгээр та нэг тийм асуумаар байгаа. Энийг болохоор зүүн талд нь болохоор тийм бас тийм ямар ч тийм өөрөө ч асуумаар байгаа тийм нөгөө ч ярмаар байгаа. Эсрэгээр энэ бол маш хэцүү. Тийм болгоод айл болох тийм онсын хэсэгт асуулт цаая гэсэн шин чанар байгаа. Энд асуугдсан таны асуултсан мэдээж сайн асуулт болно гэсэн иймэрхүү мессеж хэлээд байгаа. Тэгэхээр энэ дээр ганц хоёр тийм жишээ бас хэлсэн байгаа. Жишээ гэсэн нь байт жишээнүүд бэлдсэн байгаа юм байна. Түрүү нэг байт жишээнүүд бас ярьсан байгаа болохоор тийм. Жишээ нь тийм. Зөвхөн өөрийнхөө үзсэн кинонд талаар асуух гэх юм уу. Тэгээд өөрийнхөө асуумаар байгаа асуулт гэдэг жишээ нь. Тэгээд дээрэс нь тэг өнөө хүртэл таны өргөцөөний тоо гэх юм бол нөгөө хүний маань хариулмаар байгаа. Гэсэн мөртлөө таны мэдмээр байгаа асуулт ч юм уу тийм. Эсвэл медиагийн мэдмээр байгаа асуулт. Тэгээд дээрэс нь бас өөрөө үзлүүдэд тулгасан өөрийн мэдмээр байгаа. Монголын талд дуртай гэсэн юмэрхүү байд жишээнүүд байгаа. Эсрэгээр ямар асуулыг онсон хэсэг вэ гэхээр тийм. Тийм яриа бол нэг асуудалтайгаа тийм уялдаа холбоотой. Тиймэрхүү юм хэлээд байгаа. Яг юуны талаар бас дараа идэвхтэй ярилцээ. Гурав дахь нь юу вэ гэхээр одоогийн нөхцөл байдал болон харилцаж байгаа туршлага шин чанар дээр гэсэн юм бас тэнхлэгээ хоёр очиж байгаа. Тэгэхээр тэгээ энэ бас жоохон тодорхойлогдсон магадгүй гэсэн тодорхойлъё. Тэгээд ихтэй дээлх нь юу байдаг вэ гэхээр яг ингээд одоогийн ингээд ярьсан яриатай нэлээд уялдаа холбоотой эсвэл нөгөө ярьж байгаа хүнийхээ ингээд өнгөрсөн туршлага дээр ч юм уу тийм нөгөө ярьж байгаа хүнийхээ одоо ингээд ярьж байгаа сэдв болон эсвэл тэр ярьж байгаа хүний туршлагыг ингээд бодож үзсэн асуулт гэж явчихж байгаа. Босоод ирэхлээр болохоор яг ингээд одоогийн нөхцөл байдал тааруулсан. Та хизээ яг асуугаад юм чинь үү? Яг ингээд саяны ярьсан сэдвтэй холбоотой сэдв асууж гинэ үү? Эсвэл бүр өнгөрсөнтэй холбоотой сэдв асууж гинэ үү? Бид нэр ингээд хоёр тэнхлэг болоо хуваацсан байгаа. Жишээ нь тийм болохоор мэдээж баруун дэд асуулт юм болохоор хамгийн сайн чанар болчихно. Тийм болохоор энэ дээр жишээлбэл жишээ нэг сайн бэлж чадсан гоо. Гэхдээ энэ дээр бол нэг тийм бас нэг байд жишээ байгаад байгаа. Тэгэхээр одоо жишээ нь за ингээд хахгүй жишээлбэл ямар нэг юм ингээд хэвлэм баг хор хийж юм чинь үү те. Жишээл хахгүй те. Сумач ингээд хахгүй ингээд
нэг юм ярьж илээ гэж бодё. Тэгээд танд нэг асуух ташаан тохиолоо. Тэр жишээлбэл хагхоос те та дуучин байсан бол яах байсан бэ гэж асуучхад энэ бас нэг тийм муу жишээ болчихж байгаа. Яг юугаараа муу болчихж байгаа гэхээр нөөний харилцагч байгаа ингээд ямар ч туршлага те ингээд яагаагүй хандаагүй жишээлбэл хаггүй жишээлбэл өмнө нэгэ суумаар чинь барилддаг лсэн болохоор ямар ч дуучин байгаагүй учраас ингээд нөгөө хүний туршлагатаар ямар ч холбоогийн асуудал болчихж байгаа болохоор ингээд зүүн тишээ явчихж байгаа. Эсрэгээрээ хаггүй жишээлбэл ингээд бүх учраас та ингээд өөр жуудаа энэ төр хичээлжсэн бол яагаас нөхөр арай нэг тийм нөгөө хүн чинь ингээд бүхөөсөө учраас туршлага дээр нь холбоотой асуудал. Эсрэгээрээ бүр ямар ч хамаагүй ингээд дуучин байвал яахаа гэхээр тийм нөгөөнийхөө ингээд туршлагч юм уу тэрэн дээр ингээд ямар ч холбоогийн асуудал явчихж байгаа. Бас дээрээс нь яг одоо жишээлбэл энэ асуудал яг одоо асуух асуулт мөн байсан уу гэдэг дээр бас муу жишээ болчихж байгаа. Тийм жишээл одоо хахгүй бол зодог тайлна гэж байгаа. Тэгэхээр яг зодог тайлах дээр яг ийм асуулт асуугаад зодог тайлахын хэвлэлийн багвар байсан гэж жишээл бодъё. Тэр үед нөгөө нэг тийм яг тийм зодог тайлах ч юм уу өөрийнх нь одоо ингээд туулж өнгөрсөн ч юм уу. Тэгээ яг энэ цаг үед яг асуух тийм зохицтой асуулт уг нь асуух хэрэгтэй байсан юм. Тэрний оронд жишээлбэл хаггүйгаас юу гэх юм. Таны идэх дуртай хоол чи юу гэж юм уу. Тийм үед яг уг нь бол ингээд зодог тайлах тухай юм яриад байгаа. Тэр үед гинт ямар ч хамаагүй ингээд нөхцөл байдалтай уялдаа холбоогүй асууж байгаа. Тийм үед ингээд бас муу чирээ орчно ч юм уу. Иймэрхүү бас энэ шин чанар байгаа. Ингээд бас нэлээд жоохон урсаад явж байгаа шиг байна. Тийм болохоор ингээд дүгнээд хэлээд ингээд сайн асуултыг ерөнхийдөө ингээд бүр муу асуултаа дүгнсэн бол муу асуултынхаа жишээнүүд мань ерөнхийдөө энэ зүүн болон доод хэсгэрүүд маань ингээд ороо явчихж байгаа. Эсрэгээрээ сайн асуултууд маань ихээр ингээд бодиттой болон ач холбогдолтой. Тэгээд дээрээс нь нөгөө харилцагчийн маань хариулмаар байгаа бол таны асуумаар байгаа асуулт. Гуравт нь гэх юм бол яг одоо цаг үетэйгээ болон нөгөө хүнийхээ болон мэдлэг болон туршлагт нийцсэн асуулт гэсэн ийм гурван шин чанар байх юм бол ерөнхийдөө сайн асуулт руу орох юм шээ гэсэн сайн асуултаа ингэж тодорхойлж байгаа. За ингээд гол сэдв маань болохоор юу гэхээр хэрхэн ингээд бүр ингээд бид нар ингээд сайн асуултыг бол ингээд чадвар гэж тодорхойлсон. Тэгээд сайн асуултыг бид нэр хэрхэн суралцах вэ тий гэсэн юм байна. Одоо суралцъя гэж бодож байна. Тийм болохоор энэ дээр ингээд сайн асуултаа ингээд асуултаа тавих юм ингээд тийм ингээд гурван ийм бас зүйл дээр ингээд тодорхой ингээд та нар бас хандуулбал нэлээд сайн асуулт болох багтал ихтэй шүү гэсэн иймэрхүү энэ гурван шин чанар байгаа. Тэрний юу гэхээр хамгийн гол асуулт тавих гэж бол тэр чинь ингээд ямар нэгэн зүйл асуулт тавих гэж тэр чинь ингээд таны сонирхолтой ч юм уу тий сонирхолтой ингээд яг ярианы сэдв байх юм бол их тохиолдолд сайн асуулт болох магадaltaй. Тэгэхээр энэ яагаад вэ гэхээр түрүү яг хэлсэнчлэн ингээд ярьж байгаа хүн чинь таны ингээд сонирхолтой зүйлийг яриад bagtсан та ингээд асуумаар байгаа чинь таны асуумаар байгаа асуулт чинь ч гэсэн нэмэгдэн дээрээс нөгөө хүн чинь ч гэсэн таны ингээд сонирхолтой асуултыг яриад байгаа болохоор ингээд одоо энэ гурав дахь те энэ зооноор ингээд ороод ирчихэж байгаа. Тийм болохоор мэдээж сонирхлынхаа дагуу ингээд тийм ярианд байлуулах оролцоод асуугаад их юм бол мэдээж хэрэгтэй. Тийм болохоор та ингээд нэг тийм яриагаа ингээд сонирхсан нөхцөл сайн асуух боломж ихснэ гэсэн юмэрхүү тийм яах юм мэдээж юм хэцүү байгаа те. Энийг бас бодож үзээрэй. Хоёрт нь яг ингээд асуулт ингээд асуугаад ирэхэд юу асуух вэ гэдэг дээр бас ингээд тулгардаг те. Юу асуувал дээр юм болов гэдэг. Тэр үед ингээд хамгийн жишээлбэл бас дажгүй сайн одоо жишээ нөх юм бол нөгөө харилцагчийнхаа ингээд хүнд хүчээр ингээд бэрхшээлтэй ингээд тулгарсан байгаа. Тийм учраас яг түүнийг ингээд одоо ингээд point болгоод асуух юм бол нэлээд бас дажгүй асууд буусах магадaltaй гэж хэлж байгаа. Тийм болохоор чинь ингээд хин нэг ингээд яриа хийж байгаа гэж бодъё те. Одоо жишээлбэл өөрийнхөө ингээд одоо хийж бүтээсэн зүйлийн тухай ярьж илаа гэж бодъё. Тэгэхэд хүн болгоо одоо жишээлбэл бэрхшээлтэй тулгарсан байгаа. Тийм болохоор та нэг тэр зүйлийг нэг анзаарч хараад яг түүн дээр нь толгуурлаа ингээд асуулт асуух юм бол
нэлээд бас сайн асуулт болно. Жишээлбэл одоо хин нэгэн одоо жишээл өөрийнхөө жишээ нь ингээд дипломын ажлыг ярьж илаа гэж бодъё. Тийм учраас одоо жишээлбэл яг ийм одоо ингээд үр дүнэлт юм ийм нөхцөлд хүрэхэд бол маш их цаг хугацаа зарцуулсан гэж бодож байна. Тийм учраас яг та энийг одоо ингэж батлахад одоо яаж нөлөөлсөн байж гэх юм уу? Тийм асуулт асуух юм бол яг нөгөө хүнд чинь одоо ингээд хариулахад маш амар. Ингээд ямар ч намайг хэцүү гэдэг мэдсэн байна. Дээрээс нь ийм ингээд юм баталж олж авах гэдэг ингээд бас ингээд намайг анзаарч миний яриг сонссон байж гэх юм уу тийм мэдээж сайн асуулт байна. Дээрээс нь ингээд яг ингээд мэрэгчлэлтэй холбоотой ингээд асуух тусмаа ингээд мэдээж сайн асуулт болно гэсэн юм хэлж байгаа. Тийм болохоор ямар ч хүн бэрхшээлтэй тулгардаг тийм болохоор яг түүнийг нь тоолж хараад ингээд асуух юм бол бас сайн асуулт болох магадлал байгаа шүү гэсэн иймэрхүү жишээ байгаа. Гуравт нь ингээд яг бэрхшээлтэй ажиллах өөрчлөлт гэсэн байгаа. Тийм болохоор ингээд өөрчлөлт гэхээр ингээд нөгөө хүн чинь ингээд яриагаа ярьж байгаа болохоор ч юм уу нөгөө өнгөрснөөс одоо хүртэл мэдээж өөрчлөгдсөн байгаа. Түүнийг нь хэрэг та ингээд олж хараад харьцуулж чадчихвал яг түүнийхэн тухай ингээд асуух юм бол нэлээд бас сайн асуулт болно. Жишээлбэл энэ дээр нэг жишээ бид нар ингээд онлайн салон гэж хийгээд эхлэв байгаа. Жишээлбэл ингээд яагаад жишээлбэл онлайн салон хийж эхэлсэн бэ? Тэгэхээр өмнө ингээд хийдэггүй байсан. Одоо яагаад хийж эхэлсэн бэ гэхээр яг ч өнгөрснийг одоотой харьцуулж байгаа учраас бас ингээд нэлээд сайн асуулт болно гэсэн юм жишээ байгаа. Тэгээд яг энэ 3 point дээр нэлээд анхаарч үзээд дээрээс нь бэрхшээл өөрчлөлтөөр тэг өөрийнхөө сонирхсан зүйлүүдээр анхаарч үзээд асуултаа нэлээд тавиадах юм бол тэгээд дээрээс нь сайн асуултын 3 шин чанар дээр тулгуурлаад асуух юм бол мэдээж сайн асуулт болох юм шүү гэсэн байгаа. Тэгээд мэдээж энэ сайн асуултуудыг тавиханд бол түрүүнд бол бэлтгэл маш их хэрэгтэй. Тэгээд саяны энэ 3 point дээр бэлтгэхдээ дээрээс нь аль болох ингээ асуултаа ингээд бэлдэх хэрэгтэй өмнө ч юм. Мөн дээрээс нь яг өмнө асуултыг бэлтгэхээс гадна энэ дээр бэлдэх хэрэгтэй гэхээр жирийн үедээ ингээд хин нэг ингээд яриан дээр ч юм уу хин нэг асуулт одоо хин нэгнээс асууж байгаа тэр үед ингээд ямар асуулт ямар одоо ингээд яриа илүү сонирхолтой болж байна. Тэр яриа чинь яг сайн асуултаас ирдэг учраас хин ямар сайн асуулт асууж байгаа юм гэж ингээд жирийн амьдралдаа ингээд өөрөө онцолж харах юм бол тэр сайн асуудлуудад суралцах боломжтой юм шиг гэсэн мессеж хэлж байгаа. Тийм болохоор иймэрхүү олон сайн асуултын шин чанарууд байгаа. Дээрээс та нэмхэн таны бэлтгэл хэрэгтэй юм аа гэж байгаа. Тийм болохоор ингээд сайн асуулт ингээд сурах чадвар бүрэн боломжтой юм аа гэж энэ номдэр дурдсан байгаа. Тэгээд бас энэ болохоор ингээд бүр ингээд сайн асуултаас илүүг нь дараагийн нэг та дээд түвшнийхаа нэг асуултыг тодорхойлж байгаа. Тэр нь болохоор бүр хамгийн сайн асуулт гэж юу юм бэ гэж тодорхойлох гэсэн байгаа. Тийм болохоор тэхийн нэгнээс сайн асуултсан тэрнээс илүү хамгийн сайн асуулт асуусан маань гэхээр юу гэж хэлээд юм бэ гэхээр ингээд нөгөө ярьж байгаа яриа гэж байгаа юм ч юм уу те. Одоо харилцагчтай илүү урам зориг өгөх боломжийг бий болгодог. Бүр хамгийн сайн асуулт асууснараа тийм болохоор одоо юу гэсэн үг вэ гэхээр нөгөө нэг асуултаараа чийлэл нөгөө нэг ярьж байгаа яриа хийж байгаа хүнийхээ ингээд өмнө ингээд бодож олж харж байгаагүй зүйлийг ингээд та хэрэг үнэхээр сайн асуулт ингээд асууж чадах юм бол ингээд өгөх боломжтой. Тийм болохоор одоо юу гэх вэ гэхээр уг нь нөгөө чинь ингээд яриа ярьсан. Тэгээд та тэр ярианаас нэг зүйл ондоолж хараад нэг одолж хараад дээрээс нэг таамаг төвшүүлээд түр таамагийн тухай хичээлээ нэг асуудсан байлаа гэж бодоход нөгөө яриа хийж байгаа юм чинь яг түүний тухай нэг анзаарч олж хараагүй ч юм уу те. Тэрний эсрэгээрээ чинь нөгөө яриа хийсэн юм ингээд цаашдаа ингээд одоо юу гэх юм судалгаанд нь ч юм уу эсвэл цаашдаа одоо ажил амьдралд ингээд тийм хэрэг болохоор ч юм уу те. Өөрийнх нь судалж байгаа судалгаанд нь ч юм уу тийм сэтгэл болохоор зүйлүүд гэх юм бол нөгөө хүндээ эсрэгээр ингээд сайн асуулт асууснараа нөгөө хүндээ ингээд хэрэгтэй ч юм уу нөгөө хүнийг олж хараагүй нөгөө хүндээ ингээд тусалгаар асуух боломжтой юм шүү гэсэн. Иймэрхүү асуудлууд юм болохоор сайн асуултыг дараа чинь нэглээл нэг
илүү асуулт гэж тодорхойлоод байна. Тийм болохоор тийм бас бид нар ч гэсэн ингээд сайн асуулт зогоо нөгөө хүндээ ингээд урам зориг боломж байгаа гэж тодорхойлж байгаа. Үүний бас нэг жишээ нэх юм бол яг энэ номон дээр дурдсан байгаас нэг тийм жишээ байгаа. Жишээлбэл ингээд яг жишээлбэл будтай Христод ингээд тийм байлаа гэж үзэхэд за байсан гэж үзэхэд те энэ дээр жишээлбэл түүний ингээд дагагч нар нь үргэлж ингээд юу гэх юм будтай Христос ингээд сайн ингээд асуугаад идэг байсан. Тийм болохоор асуугаад идэг байсан гэж одоо тодорхойлж байгаа. Тэгэхээр энэ үед дээр эсрэгээр ингээд одоо ингээд агуу хүмүүс маань гэх юм уу те. Ингээд сайн асуулт эргэжсэн. Нөгөө сайн асуултанд өөрөөсөө боловсроод улам сайн болдог гэсэн. Иймэрхүү нэг жишээ нэх юм бол энэ номон дээр яах вэ? Будтай Христ гэж бас тодорхойлсон байгаа. Тийм болохоор таавал энэ будтай Христ гэдэг илүү нэг агуу хүмүүс гэхээр илүү мэдлэгтэй хүмүүс сайн асуулт асуусан түүнээс ингээд мэдлэгшрээд одоо мэдлэгтэй болоод туршлагатай явдаг гэсэн иймэрхүү бас жишээ байгаа. За ингээд тийм нэгэн 30 минут ярьчих шиг боллоо. Тэгээд дүгнээд хэлэхэд бол сайн асуулт асуулт гэдэг зүйл маань нэг сомос нэг анхнаас их юм бол дэвшин байгаа. Ямар маа асуулт сайн асуулт юм хамгийн сайн асуулт гэх юм уу. Тийм бол одоо ингээд маа асуултаа сайн асуулт болгох тийм боломжтой шүү дээ. Түүнийхээ боломжинд бол ингээд өнөөдрийн ярианд дурдсанаар суралцах боломжтой. Тийм болохоор хэлээ суралцгаа гэсэн иймэрхүү мессеж хэлж байгаа. Тийм болохоор тийм түрүү ярьсан. Тэгээд дээрэс нь зөвхөн ингээд асуух биш ингээд хариултан дээр ингээд зөвхөн ингээд хариултанд анхаарах биш. Асуултан дээр ингээд өдөрт анхаарч явж байгаа таны ингээд сайн асуулт асуух чадварч бас нийлнэ гэсэн ийм бас жишээ байгаа. Энэ дээр бас энэ хөгжилтэй гэсэн нэг ийм жишээ байгаа. Үүнийг бас дараа нь ярилцгаая. Гуравт нь бас ингээд зөвхөн ингээд асуулт асуухаас илүүтэйгээр ингээд бас ингээд воркшоп болгоод ингээд баг хамтлагаар ингээд бас хийх боломжтой. Хийн сайн асуулт асуугаа гэсэн юм энгийн тоглоом ч юм уу. Meta discussion гэсэн иймэрхүү воркшопод байгаа тавхан судалж үзээрэй. Тийм за нэг тийм. Тэгээ өнөөдөр ярьсан зүйлээ яг ном маань юм иймэрхүү Японоор л Шицумор Яко гэсэн ном байгаа. Тэгээ үүний видеоноос байгаа энэ дээрээс линкээр оруулсан байгаа. Сонирхол Япон хэл дээр байгаа. Сонирхоорой. За ингээд 20-25 минут ярих гэсэн бол 40 минут ярьчлаа. Ингээд яриагаа өндөрлөө. Тэгээд асуулт байвал тавхан асуугаарай. Тэгээд би ч гэсэн рекорд зогсоочихъя.